Цагаан сар бол Монгол түмний хүндэтгэл бахархлын баяр юм. За энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад наснуудынхаа амрыг ирж золгож мэдлээд суудалд сууж хөөрөг зөрүүлдэг уламжилтай. Энэхүү уламжлалын салшгүй нэг хэсэг бол яа харахгүй дайлан юм а. Дайлан бол хамгийн том хүндлэл, эр хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн ут гэж ярьдаг. Хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөргөний дайлан урлаж өгдөг байсан байна. Дайлан урлаж буй хүн бэлэгдэл, өнгө будаг, түүх уламжлал гэдэг маш олон төрлийн мэдлэг олж авдаг. За мөн хатгамал хийх явцдаа асар их төлөв төвшин болдог. Дайлан бол хамгийн том хүндлэл, эр хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн ут гэж ярьдаг. За хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөргөний дайлан, аягны ут урлаж өгдөг байжээ. За нэг дайлангийн доод тал нь 14-өөс 20 хоног, дээд тал нь 4 сар гаруй сууж ойж зөвхөн гараар уралдаг маш их чимэглөөр нарийн ажиллагаатай юм а. Дээр үед одоо нэг цагаан сар гэж цагаан сараас ерөнхийдөө цагаан сар наадам нарын өрн голцоо төлхөө дайлангуудыг хэрэглэдэг. За нэг дайланг ерөнхийдөө хамгийн бага хийтэй дайланг нэг 15 хоногт орж. Тэгэл дээрээсээ нэг амтантай гэж явал нарийн утастай, бүдүүн утастай. Тэгээ ойдл ихтэй болж ерөнхийдөө хэдэн жил ч ойж байна шүү. Хээгээ эхлээд яах юм. Аваад яг хээнийхэн зургийнхаа дагуу хээгээ бүгдийг нь дүүргэснийхэн дараа эмжээрээ оюулаад тэгээд ерөнхийдөө загсан дөрөв. Тэгээд ер нь олон ойдолтой 20-од ойдлоор ойно. За сүүлдээ бүр хамгийн багаар оюулаад зүү ороохороо ойно. Тэгээд энийгээ битүүлгээд загсан дөрвөөрөө сүүлдээ дөрвнэ л гэсэн. Гэр бүлийн батфуг холбоо одоо тэгээд эр хүнээ дээдлж байгаа л нэг юм шинж юм да дайлсан. Дайлангийн хэмжээс нь бага, дунд, их гарын гэж ангилагддаг ба 26-аас 54 см байдаг. Эртнээс нааш монголчууд нүүдлийн соёл иргэншлээ даган олон юм яриад байхгүй, үйл хөдлөл гарцаараа олон зүйлийг өгүүлж илэрхийлж ирсэн бөгөөд хойч үедээ өвлүүлэхийг хүссэн түүх дурсгал, өв соёл нь эдэлж хэрэглэж буй ахуй бүхний зүйлдээ нэвт шувд шингэсэн байдаг өвөрмөц онцлогтой. За түүний нэг нь дайлангийн урлал бөгөөд түүхийн урт хугацаанд урлалын бүтээл болтлоо өгчжээ. За дайланг урлах материалд торгох гол үүрэгтэй ба 100% торгон дээр зүү ороож урлсан дайлан хамгийн үн цэнтэд тооцогддог байна. За зүү ороож 4 хүчтэн урлсан дайлан, 8 тахилгатай зүү ороож урлсан дайлан, бат бөхийн бэлэгдэл бат наруу хатгамалтай дайлан гэх мэт олон янзын хийц урлалтай дайлангууд байдаг байна. Хүмүүс сүлд одоо хээнүүдээ өөрсдөө сонгож байна. Сонгоо ихтэй. За тэгээ ерөнхийдөө залуучуудад бол ерөнхийдөө хээн гэдэг. За тэгээ жоохон хөгшин хүмүүс очир. Тэгэл амттай. Одоо жишээний очир гэв. Энэ очир болохоор нэг эр хүний хямал сүлдийг дэвлдэг. Тэгээд нөгөө дөрвөн зүгээс одоо тэр харлал янз бүрийн муу юмас хамгаалдаг гэж. Тэгэхээр энийг яах вэ? Ерөнхийдөө жоохон настай хүмүүс хөөрөг дайланг ер нь ингээд хэлхүүснээс дээш авч явах хэрэгтэй. Одоо сүүлийн үеийн хүмүүс нөгөө кармалаад байгаа шүү дээ. Хэлэхгүйгээр. За тэгээд очир хийнэ. За энэ үлцийнхээ өөрөө яах нь нөгөө бат найрамдлынхээ тэгээд ерөнхийдөө урт наслан зүг. Энэ сүүлийн үед 5 нүдийнхээ нөгөө 4-10-ыг бэлтгэсэн. Ийм сайхан Монгол уламжлалтын хээнүүд ерөнхийдөө байна.